Энэ чадварыг чамайг надад бэлгэлсэн гэж бодсон юмсан. Аянганд цохиулсан цагта. Ямар арьсан гоожиж байгаа могоо байгаа биш үү? Би могоо төрүүлсэн юм бах та. Хой. Уга хувцаа уга хэмний ууданд хийж байгаа ч гэж би чамд хар мянган удаа хэлсэн баха. Хүний хэлсэн юм сонсож байгаа ч. Тэгсэн ч яг заваа юм сам руу чихэж байгаа юм бэ? Цаашид өөрийнхөө эмийг өөрөө угааж бай золиг минь. Хэдий болтол хөгшин надаар угаалах гэсэн юм. Та биш угаалгын машин угаадаг байх ш. Угаалгын унтаг усын хийгээ цагийн тохируулдаг юм. Золиг минь. Тэгээ дэлгэж хатаадаг юм. Чи бүгдийг өөрөө хийгээрэй. Хамаа хөдлөхөөс өөр юм байхгүй шүү. Доошо буугаад хоолойд. Ээжээ. Яа. Би үйлчлүүлэгч биш шүү дээ. Өглөөгөр энгийн хоол өгч байл та. Энэ манад байгаа хамгийн энгийн хоол. Эдмэргүй байвал өгч. Өлсөж байгаа хүн зөндөө байгаа. Ийм болоод л би мөрдөгчийн чадвараа алдаад байгаа. Өдөр болго ижилхэн хоол идсээр байгаад. Өдөр болго нэвширтлээ уугаад байхаар чинь юу гэж мөрдөгчийн чадвар гарч ирэх вэ дээ? Эдмэргүй байвал зүгээр яваа. Үгүй зүгээр үлдээч. Иди. Сургуульд явах нь? Миний охин. Явах замда энийг дээрээ заяа. Ээжээ. Та ингэж хоолн дээр шударга санаж болохгүй шүү дээ. Хэдүүлээ шударгал байцгаая. Над бас нэгийг өгч. Тэгв. Хайруулын тавгаар нэг сайн цохиулах юм аа. Явда. Явчаад ирээ юм ээ. За тэгдэ. Чи аавтайгаа мэдлэхгүй юм уу? Мэдсэн юм. Хөөе. Чи ууг наав юмс. Охин чинь эмзэг үе дээр ява. Чин сэтгэлээсээ ярилцаад үзэх хэрэгтэй шүү дээ. Яаж нэг гэрт амьдарч байж охинтойгоо олигтой юм ярихгүй 5 жил болдог байна. Өөр нь хуралцсандаа л тэгж байгаа юм. Яаж ихнэр нөнгөрчгöd байхад хүртэл ажиллаа хийгээд ирдэг байна. Нөхөр нь байж хүн юм байж тэгнэ гэдэг чинь байж болох уу? Ээжээ би хэлсэн штэ. Тэгэж чинь би ажиллаа хийж байсан шүү дээ. Хичнээн ажил чухал байлаач тийм юм байж болно гэж юу? Мухалцуу амтан. Би хүн Байж болох юм уу? Яс тоник. Би нэрээ. Оо. Хэри. Өнөөдөр миний эргүүлийн цагтаа хөвөр ажилдаа явж байгаа анхны өдөр. Би ямар вэ? Тогоогоо үсттэй. Мэдгүй. Хичээлдээ сайн явчихад ирээрээ. Чи дараа нь бэлтгэлийн төвд очих юм уу? Хэдгээд очих юм? Би чамайг очих цагаар цуг өв. За ойлгочихлоо. Хурд нь чуу ахлах гэж тэр навшиг бариад ирнэ. Амрыг ирээ. Эргүүлийн цагтаа сонуу хянсав. Тусалж дэмжээрэй. Сайхан цээлхэн хоолойтой юм гэж. Хөөе. Эхлээд тэрийг цэвэрлэчихье. Ахгүй нар мандчихлаа басараа. Ахгүй. Нар мандчихсан мэн сэрээрээ. Ээж ам руу цогсоор угаад кофе уухад хүртэл ам өвдөж байна. Чи одоо юу вэ? Би арчаад үгүй. Энэ юу вэ? Энэ үнэр чинь хөөе зайдаг минь. Ястаа нэг
Юу? Тэр хүн миний дарга гэж юу? Очихгүй гэж болохгүй мө? Очих хэрэгтэй юм шиг байна. Оригчхоо өөрөө л хоцорч ирсэндэг. Хүн гэмт хэрэгтэй тэмцгэлцэх байсан гэд байнга өнгөрч явдаг юм. Мөрдөгч байсан гэж юу? Чүн даярах бүх гэмт хэргийг илрүүлдэг мөрдөгч байсан. Тулааны туршлагатай, хаанаас нь гардаг юм хэмээр хурц ухаантай. Дээр үед шууган тарьсан цуврал аллагын хэрэг гарсан юм. Тэр хэргийн алуурчныг бариад домог болж байлаа шүү те. Гэхдээ тийм хүн яагаад энд байгаа юм? 5 жилийн өмнө нэг хэрэг гарсан л да. Ямар хэрэг? Чи Бён Жүнү гэж сонссон уу? Нөгөө тамийн бүлэглэлийн толгойлогч Бён Жун юу? Тэр новшиг барих гээд 7 хоног нууц ажиллагаа явуулсан ч барьж чадаагүй. Чи яаж ч юусан даргийнхаа хажууд Бён Жүнүг дурсаж болохгүй шүү. Ойлгосноо? Шинэ хүнтэй сайхан амарцгааж байх шүү. Багт руу чи ээлжид уусгаад явцгаая. За баяртай. Цаашид ингээд сууж байвал үнэлгээний онооноос чинь хасан шүү. Мэдлээ. Тийм шүү. Минийхийг л хасаад байлгүй энэ хэдийхийг ч бас хасч бай. Ой, Юу? чи ажилдаа ирэнгүүтээ шүршүр дороод байгаа юм уу? Тийм биш ээ. Шинэко миний ууж байсан кофег Өө за, шинэков цайхан харагдах гээд шүршүрт орсон юм уу? үгүй Шинэко бойлжсэн нөгөө Өчигдөр өрөө бойлжлоо уугаа юу? үгүй тийм биш ээ. 7 хоногийн тайлангаа бэлдэцгээ. Годууд тэгжээ замын 41-94-т дэлгүүрээс хулгай хийсэн хэрэг гарсан байна. Сэжигтэн одоо ч тэнд байгааг нь. Хой. Чи яв. Царайг чинь хармааргүй байна. Ёстоныг. Ёстонэр. Хүссэндээ байгаад байгаа биш үү? Юу? Сонсоог бол яах вэ? Новш чинь. Явчихаа дээрээ. Гүйцэтгэе. Би хулгайлаагүй гээд байна. Тэгвэл харуулаач дээ. Та хэн болоод цүн харах гээд байгаа? Би эзэн нь байна. Хурд өгөөдөх. Оо. Хинт байна. Тавиач. Энэ охиныг цүнхэндээ юм хийж байхыг би яа харахгүй харсан. Энэ байхад л болно. Имэдэл өгөх гэсэн. Сургуульд явдаг уу? Явдаггүй. Тэгвэл имээтэйгээ хоёулахнаа амьдардаг юм уу? Тийм ээ. Нэглээд ахтайгаа хамт нийтийн үйлчлэгээний төв явъя. Уншуулах гэсэн юм. За. Тэнд очиод санхүүгийн тусламж авах хүсэлт гаргачих юм бол эргээд сургуульд аж явж чадна. Тусламжийн мөнгөтэй ч болно. Нэрээ юу? Мэдээж. Цагдаа худлаа ярьж байхыг харсан юм уу? Баярлаа. Цагдааха. Оо, тав морилгийн шүнэ. Сайн байна уу? Та ишээ суугаарай. За. Өнөө ногоон бүсний хамгаалалт хизээ цуцлагдах үйлээ. Тэрийг хотын дарга баян хойшлуулад л байгаа. Хотын даргатай уулзах боломжтой болов. Дахиад жаахан хүлээчихээ. Угаасаа хотын дарга ямар ч хүчгүй болчихсон. Би дараагийн хотын дарга болох төлөвлөгөөтэй байна. Тэгвэл таныг хотын дарга гэх ёстой юм байна. Орон хоол идэнгээ 50 ярилцвал яаж вэ? Би үнэнч дэмжигч чинь болох болно. Мин ахлах дэслэгчээ. Үгүй, хэригээ аав ирчихлээ. Зодолцсон юм уу? Зодолцсон биш, зодуулчаад байна. Хөөе, чимээгүй л да. Ганцхан зургуулаа зодуулснаа битгий гайхуулаад бай. Энэ охин бишгүй байна. Тийм ээ, охин биш, ёб хүмүүссэн банд байгаамаа. Дуугүй. Та хэн болцохоо захиргаад байгаа юм? Цагдаа байлаа гэд юу гэж? Хяналтын камерын бичлэгийг шалгаж байгаа. Яагаад надад хэлдэггүй байна?
Хэри юу ч хэлээгүй болохоор мэдсэнгүй. Дайрсан нь эрэгтэй сурагчид, хохирогч нь эмэгтэй сурагч. Ийм ийна гэдэг юм байна лээ. Би өөрөө мэдээ зохицуулчих юм. Хэрийг дагуулад харьдаа. Захирлаа би сайн зохицуулчих. Сайн зохицуулна гэж итгэж байгаа шүү. Чи яах гэж айкидогоор хичээлдэг юм? Зодоончуулах зорилготой юм уу? Та юу мэдхэвдэ? Юу мэддэг гэж ингэж ярьдаг байна. Хөөе, минь хэри. Аавтайгаа яаж яриад байгаа чи энэ үү? Наана зогсохгүй юу чи? Юуны чи мэдэхгүй гэж? Яагаад мэдэхгүй гэж? Хөөх. Миний хэр бол чи юу ч мэдэхгүй байна та. Охин чинь хүртэл мэдж байна. Охинтойгоо ингэж харьцчил байдаг. Новшвэн зодуулмааргүй байвал өөрийнхөө байх газрыг мэдэж сур. Хөөх. Минь хянж их том болжээ. Угаасаа чамаас том байсан л да нүдэж тэр хамарч тэр. Нэг үзчих юм уу? Тэх юм уу? Энэ мөнгөтэй. Хөө яагаад байгаа юм бэ? Удаан уулзаагүй ажлын хамтрагчд байж. Энэ новш миний ажлын хамтрагч байгаагүй. Ястаа нэг удаан уулзалтаагүй байж яагаад хөөхтүүд чиг муудалцаад байгаа юм бэ? Энэ сайхан нударгуудаа ашиглаач тий. Харин тэгээ сайхан нударгаар үзэлцсэн. Бүсийн цагдаагийн газартаа сайн ажиллаарай да. Амжилт. Мөн новш чинь ёстой. Мөн новшиг дээ. Аха, болилдоо. Уур хүрээд өшт. Болилдоо. Мөн новш. Чамаа гэдэл төвчлээ шүү. Чи чинь улам хөөрхөн болчихсон байх шүү. Мэддэг юм. Гэхдээ тэр новш хинтээ уулзж байсан юм. Усан корпорацийн Жувонхи захирал. Яагаад? Мегийн хорооллыг Усан корпорац дахин төлөвлөх болсныг мэднэ үсттэй. Тэр талаар мэдээ сонссон л доо. Хэн нэгэн хахуулаар авсан мөнгийг аваад зүгтчихсэн гэсэн. Тэгээд л байцаалт өгөхөөр ирсэн байлгүй. Гэхдээ аха та өнөөрөө юу хийх вэ? Яасан? Чи надад уух юм авч өгөх юм уу? Яста нэрээ юу идмээр байгаа юм бэ? Сайн мэцхан уу хүмүүсээ таата байна. Өнөөдөр та бүхэн танилцуулж байгаа ундаа бол морины хүч нэртэй шинэ энерги ундаа билээ. Морины хүч энерги ундааг амтлаад үзээрэй. Ядаргаан сайн энерги ундаа уугаад үзээрэй. Үнэгүй юм уу? Тэгэлгүй яах вэ? Хөөх амттай юм байна шүү. Дахиад нэгийг авч болох уу? Мэдээч дээ. Энэ байна. Баярлаа. За. Ихийг зараарай. Бүх найзуудаа хэлээрэй. Зараагүй юм байна шүү дээ. Хаашаа явж байгаа юм? Хүнтэй уулзч оройн хоол идчихэд ирье. Хөөе. Чи минтээ уулзах гэж байгаа бол ороод ирээ. Энд ирчихсэн байна. Ээж Жимийн бид хоёр өнөөдөр сашими идэхэр болсон юм. Ээж чинь сүндэний газар ажиллаж байхад яхаараа өөр хоолны газар хоол иднэ гэж. Тэгвэл би тэндээ сашими авчирээд тэгээд гэртээ идье. Сашими шиг амттай сүндэ хийгээд өгье. Ороод ир. Сүндээ яаж сашими шиг амтагдах юм бэ? Ээж сашими шиг амттай сүндэ гэж юу байсан юм бэ? Жимина, энэ ямар сашиминий газар юм уу, а? Ээжтэй чи минд мэдэж иртэл чирээд оруулаад ирлээ. Хэдийн арх ундгалчих чи. Мэдээж тэгэн штэ. Энэ сүндэнээс өөр юу чамаагүйгээрээ. Өгч байгаа юм зүгээр идээрээ. Чоочих юм. Яагаад вэ? Энэ сөөжүүтэй цуг ихчин сүндээ янзтай штэ. Тийм биш гэж юу? Тэгэлгүй яах вэ? Манай Жими өдрөөс өдөрт хөөрхөн болж байна шүү. Чи манай гэрээ охин болвол яасан? Өдөр болгон сүндээ идэх хэрэгтэй болно та. Манай шилдэг байнгын үйлчлүүлэгч. Хөөе, Хванрын. Сүндээтэй шүл чи ямар амттай байна? Таньдаг хүн чинь юм уу? Тийм ээ. Ахлах сургуулийн найз маань. Жаахан хачин. Юу нэ? Хийдэг ажилгүй ээж азтай бас их мөнгөтэй. Сайхан байх та. Харин тийм ээ. 2 удаа суглаанд хоцсон. Хөрөнгө оруулалт хийсэн болгоно нь гайхалтай өсдөг гэж. Ямар тач их хачин. Натаар хаж байна шүү.
Адаа төрхөн амар юм аа. Тийм ээ. Баярлалаа. Баярлалаа. Би босод конгрессийн гишүүдээс ногоон бүсийн хамгаалтыг цуцлах талаар эвтэхнэр гуйчихсан. Тун удахгүй сайхан мэдээ дуулах байхаа. Баярлалаа. Тэгээд бас энэ манай компани карт байгаа юм. Том зорилгодоо хүрэхийн төлөө ашиглаарай. Үгүй ингэхгүй байсан ч болох юмсан. Тэгээд бас шинэ машин аваад ихнэрлөө тань явуулчихсан. Яагаад ийм их зүтгэл гаргаавэ? Тэгэхгүй байсан ч болох юмсан. Төрийн ажил хийх гэж байхад усан корпорац тийм хэмжээний дэмжлэг үзүүлэлгүй л яах вэ? Баярлалаа. Хөөе гэхдээ би тэгтлээ бусдын үгийг сонсдгоо гэж юу? Чихнээсээ мэдхгүйтэй асууж байгаа мó. Хөөх. Та хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст байхдаа байнга ганцаараа гарч явж хэрэг тариад л тэрийг би зохицуулаад л таны хажууд би нэвсээсэн юм явж байгааг хараад ч мдээгүй гэж юу? Тийм дээ. Миний охин хүртэл намайг ойлгохгүй байхад өөр хин намайг ойлгох вэ? Хээригийн сэтгэл ч гэсэн шаналж л байгаа. Хээригийн талаар ярьсныхаа хэлж байгаа юм шүү. Хээри рүү баг багаар ойртох гэд үзэлтэй. Бүтчил таарна. Ярилцаагүй 5 жил болчиход байна. Үгүй ээ. Та яагаад тэр үед ихчийн оршуулгад оролцож чадаагүйгээ хэлэхэд л болно штэ. Тэрийг яаж хэлж чадах юм бэ? Ахаа. Мэдэх хүмүүс нь бүгдээрээ мэдэж байгаа. Та ганцаараа тэр тамийн бүлэглэлийн Бён Жуныг барих гэж явж байгаа задуулж 3 өдөр баригдаад л ихчийн оршуулгын яслалд оролцож чадаагүй штэ. 3 биш 2 өдөр шүү. Нэг өдөр нь түргэн тусламж дээр байсан биз дээ. Гайхуулж байх шүү. Харин тэгээ тийм ичмэр явдлыг яаж хэрэг хэлэх юм бэ? Хэлэхгүй. Үгсэн ч хэлж чадахгүй. Нэрээ. Гэхдээ та тэр цурхлыг сонссон уу? Бён Жуноо энэ оны ихээр суллагдсан гэсэн. Тэр новш юу хийж байгааг надад таарвал тэр новш үхэн гэж мэд. Та яаж чадах юм? Тэр новш хийсэн хэрэгийнхээ ялыг эдэлчгээд гарч ирж байхад яана гэж. Уулзвал дахиад өгтлээ зодуулах байлгүй. Үгүй гэж юу? Зодуулна гинэ. Энэ удаа би зодуулахгүй л дээ. Тэр үед намайг бэлэн биш байхад хэдэн 10 хүн тал талаас бүгдээрээ дайрчихсан юм чинь. Тэгээд л би зодуулсан юм. За юу? 10 хүн дайрсан болохоор л тэгсэн юм. Нэгийн эсрэг нэгээр зоддвол би тэр новшиг үгүй хийнэ гэж мэд. Тийм ээ. Та ялна. Зодтолдохгүй л ялсан гэсэн үг. Дараа дахиад хамт хооллоо. Тэгэлгүй яах вэ? Ойр орхон уулзцгаая. Жуу захирлаа. Баярлалаа. Юу гэж дээ? Ишээ. Явда. Болгоомжтой яваарай. Баярлалаа. Чи хотын дарга болохгүй бол тэгээд л дуусна гэж мэд. Захирлаа. За, Дуудлагын жолооч 5 минутын дараа ирнэ. хэрэггүй дээ. Би өөрөө жолоо барьчихна. Хөөх. Цагдаа автаа болохоор хүн зодсон ч шууд гараад иржээ. Сайхан байх та. Дахиад задуулмааргүй байвал зайлж үз. Хөөе. Битгий хэрээс хитрээд вэ? Чамааг ингэх тусам найз чинь л зовох бах шүү. Цонхоо доошлуулаарай. Ийшээ үлээгээрэй.
Болчихлоо. Хамтарч ажилласанд баярлалаа. Зүгээр байна. Баларлаа шүү. Навшимт. Хөөе. Зогс. Зогсооч. Хой, зогсооч. Тэрийг бариарай. Зогсооч. Сүнс гарч ирэх нь үдэ. Дахиад нэгийг авсан штэ. Үнснээсээ болгож болох юм байна. Тагтан дээр тамхи татвал өхнө гэж мэдээрэй. Гараад тат. Эсвэл гардаг санжуу. Би тамхинаас гарахгүй. Шөнөр яалтчгүй сэрэв хүн байна шүү. Сэрэв хүн байна. Тагтан дээр ээж тамхи татчих чадахгүй. Ээжээ хайртай шүү. Энэ яагаад болохгүй байна? Ишээх хэрэгтэй байдаг. Тамхи татчихад орж шээ да. Энэ яагаад асахгүй байна? Ядчлаа. Миний тамхи асчихлаа та. Яасан бэ? Юу болов? Хүүе, юу болсон бэ? Яасан бэ? Ээжээ би аянган цохиулчих шиг боллоо. Цахилгаан өвдөж байна. Хой, хурдан түргэн дуут. Миний би хачин байна. Юу н хачин гэж вэ? Мэдгүй ээжээ. Яадаг вүлээ? Зүгээр байж бол да. Туслаарай. Тунсуу. Туслаарай. Өмд чинь яагаад юм шар байгаа юм бэ? Өмдөндөө шээчихсэн юм уу? Зүгээр шээсэн дээр. Ээж би өмдөө солилцоход явъя. За тийх цаг байхгүй. Ээж би ичээд байна штэ. Ээж би өмдөө солилцоход явъя л да. Ээж би ичээд байна шүү дээ. Зүгээр. Би өмдөндөө шээчихсэн штэ. Зүгээр. Төр хүлээгээрэй. Баярлаа. Тэгээд юу болсон? Тагаад очтол машин орхиод зогтчихсан байна лээ. Би өмдөө солилцохъя л доо. Тэхүү. Өмдөө солилцохъя л доо. Цагдаа байна. За.
Энэ хүнд юу тохиолдсон юм? Аянган цогцолсон өвчтөн байгаа. Юу? Аянга? Тийм ээ. Аянган цогцолсон гинэ. Юу вэ? Үхэхгүй. Чамааг орхиод яасан ч үхэхгүй. Мян хонжооны асар хамгаалагч мөн үү? Тийм ээ. Би ээж нь байна. Шинжилгээгээр ямар нэг хэвийн бус зүйл илэрсэнгүй. Маргааш хариуцсан юм чинь илүү нарийн үзлэг хийнэ. За, баярлалаа. Өчигдрийн хэргийг шин жолооч тогохоор болсон. Яаж? Өчигдөр тэр машиныг шин жолооч жолоодож яваад таныг буулгасныхаа дараа нэг шил шар хариг уусан. Тэгээд л гинэт цаг танараас зугтсан гэхээр болсон. Ойлголоо. Тэр үед эргүүл хийж байсан цагтаа мөнгөний талаар дурдвал хулгайлсан гэж хэлэхэр болсон. Нам дарга. Би хүн даалгаад сайн гэгчин зогцоолчихлаа. Баярлалаа. Ямар нэг юм болвол надад бүгдийг хэлээрээ. Би усан корпорацийн төлөө бүгдийг зогцоолох болно. Хаа нэгтээ эвгүй байгаа зүйл байна уу? Зүгээр л хүзүү жаахан хөшөөд байгаа. Тэрнээс бусдаар онц юмгүй зүгээр байгаа. Зүгээр. Эрентгийн зурагч гэсэн зүгээр харагдаж байна. Та азтай байлаа. Цахилгаан бүх биеэр чинь тарахаас өмнө аз таарч шээсэр чинь бүхэлдээ гадагшилчиж. Хөөх. Гайхалтай. Ёстой л азтай байлаа. Эмч цаашдаа зүгээр гэж байна уу? Зүгээр гэсэ. Ээжээ нэрээ тэрийг хэлий. Гайхалтай гэж. Иймч тэгж хэлсэн юм. Аянган цохиулахад цахилгаан нь миний шээсээр дамжиж гадагшилсан гэж байна. Тэгээг бол би өгчихсэн байхгүй юу? Та тэгэхэд намайг зүгээр шээгээд бай гэсэнтэй. Мэдээ тэгж хэлсэн юм уу? Мэдээгүй. Гэхдээ ягаад ч юм гаргуулах хэрэгтэй юм шиг санагдсан. Хөөх, таны зүн сэвэн гайхалтай юм аа. Таны ачаар би амьдэрсэн байна. Таны зүн сэвэн намайг аварсан байна. Гайхмаар байгаа биз? Хөөх, амьдрах учиртай хүн амьдрдаг юм аа. Харин тэгээ та намайг аварсан байна. Миний аврагч. Гэхдээ энэ золигнууд чинь эднэрийг дээ төр хүлээж угаарай. Ажилдаа хүртэл очиагүй байхад яга залахгүй байна. Шинко байх чинь Мин ахлах дислэгч. Энэ үс чи яаж гисэн бэ? Та зүгээр үү? яагаад ингэж сүржигнээд байгаа юм? Намайг энд байгааг яаж мэдсэн юм? Таныг аянганд нэргүүлсэн талаар хилцтаяар мэдж байгаа. Нэргүүл ягва золиг минь аянган цохиулсан. Нэргүүлэх цохиулах хоёр чинь ялгаагүй утгатай. Ээж нэргүүлсэн гэхэр чинь шийтгүүлсэн юм шиг сонсогдож байгаа биз дээ. Тийм ээ, аянганд нэргүүлээсэ гэж үг байдаг да. Харин тийм ээ, аянган цохиулсан гэхэр арай дээр. Тийм байна. Хүмүүс асуувал аянганд цохиулсан гэж хэлээрэ. За, аянганд нэргүүлсэн биш, цохиулсан. Гүй чи зүгээр юм уу? Аянган цохиулсан гэсэн байх аа? Ямар тач би зүгээр гэхээр нь эмнэлгээс гарчихлаа. Хөөх, аргагүй л хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлцсэн мөрдөгч өөр вэ шүү. Бидгэд аянган цохиулсан бол аль хэдийн дээшээ явчихсан байгаа. Хүлээж угаарай. Энийг угаарай. Ундааны компани шинэ бүтээгдэхүүн гаргасан гэд үнэгүй өгсөн юм л да. Угаарай. Хамтархан унаа. Баярлалаа. Гүй. Яагаад гом бэ? Сая юу болчих вэ? Юу вэ? Би яасан бэ? Би чинь таагүй нөө. Маргааш амруул яасан юм бэ? Би зүгээрээ. Хөөе муу золиг минь. Чи байсан байгаагүй ялгаагүй болохоор л тэгж хэлж байна. Жаахан магтаад өгчихсөн чинь баярлаж байх шүү. Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлцээс хөөгдөд ирсний чинь бүгд мэдэж байгаа шүү дээ.
Энэ зөөлгийн аянган цохиулсан гэдэг аюулгүй бол худлаа байлгүй. Аянган цохиулж хаад яаж амьд байх юм? Энэ дугаа хүмүүс бүгд үн ч юм аа. Ястай их таалагдж байна. Цагтаа болсондоо үнэхээр баярлж байна. Хамаг чадлаараа хийж гинэ. Амжилт. Энэ ч одоо юу вэ? Би яагаад хүмүүсийн яриаг сонсоод байна? Юу вэ? Сайнгуул харагдж байна та. Энтхийг би зогцуулж болохоор имлэг яваа. Чих чаахан хачин байгаад байна. Би ингээд явлаа шүү. Маргааш таны амралтын өдөр штэ. Бидэнд санаа зовх хэрэггүй. Хурдхан харж амар. Тийм ээ. Сайн амраа тав. Би хүргээд өгөө. Үгүй дээ, би ганцаараа явж чадна. Бүгдээрэнд нь санаа тавьсанд баярлалаа. Гэхдээ юунд нь талархав дээ. Эмнэлэг дээр шүршүрт жорж чадаагүй ажилдаа ирж идэ. Шүршүрт орох юм уу? Үгүй дээ, үгүй зүгээр. Би савн орж яах амарч байгаад явъя та. Тоглоод хэлсэн чи амарна гэж байгаа мó. Үнэлгээний чинь оног бүгдийг хасан та. Зөөлөгч нь хизээ ухаан орох бол да. Угаасаа л байсан байгаагүй ялгаагүй дээ. Зүгээр энэ чигээрээ өөр дамраасаа тэгвэл залуухан хүн оронд нь орж ирээд сайхан байхгүй юу? Үнэхээр Би төрүүлээд явъя та. Гэхдээ яагаад бүгдээрээ намайг муулаад байна? Ама хөдлөхгүй яриад байх юм. Яагаад? Гадаад хүн юм шүү. Нөгөө гадаад хөл бөмбөгчөнтэй төстэй харагдаад байх юм. Би энэ яасан заваа юм бтэ. Жилд ганцудаа усанд ордог байхаа. Тэр үзүүн дээрх улаан шивээс нь юу вэ? Шинэ бүлэглэлийн гишүүн юм байх та. Хичнээн тийм байлаач болил доо. Хэлж байгаа үг болгон чинь сонсогдоод байна шүү дээ. Би юу ч хэлээгүй шүү дээ. Юу ч хэлээгүй, би бүгдийг сонссон. Нөгөө гадаад хөл бөмбөгчөндөө төстэй байна гэдэл байсан. Тэр чинь Златан биз дээ. Тэгээд бас би жилд нэгээс олон удаа бие яваадаг юм шүү. Бас би цагдаа байна. За юу? Цагдаа. Цагдаа хүнийг юугээд бүлэглэл энтер гэдэг хүлээгээрээ. Шээс гоожих нэ. Жаахан байж байгаад ярилцъя. Гинт шээс гоожих гэд унлаа. Түр хүлээгээрээ. Яг шээхнэ. Шээлээ. Юу вэ? Бодол уншдаг юм байх та. Өөх, сайхан юм аа. Саунд орох хүртэл завтай байдаг. Тэгвэл чи өөрөө юу юм? Би энд ажиллаар ирсэн л дээ. Хосон корпорацийн хүнтэй архиуд суугч тэр ажил шүү дээ. Хөөе, усан группийн хүнтэй архиуд суугч тэр ажил юм уу, аа? Энэ ус чи юу вэ? Арай намайг хов хүрдэж байгааг хүртэл мэдж байгаа юм шүү дээ. Өө, чи бүр хов хүрддэг болчихоо юу? Тэр гайхуулах юм мөн үү? Хэн тэгж байна? Чи сая өөрөө тэгж хэлээ биз дээ. Би юу? Новш чинь. Ой, тэгээд бас солиг минь зөв замаар амьдраач аа. Хов хүрдэж мөртөд мо солиг чинь. Тэг 368 12 54. Аянгаар мэргэлэгч. Тэг 368 12 54. Би юу ч хэлээгүй юмсан. Новшигч. Энд ирлээ. Шинэ энерги ундаа угаад үзээрэй. Нэгийг авбал нэг үнгөө дагалдсан шүү. Ямар байв? үнэхээр гайхалтай хүн байна. Яг бодол уншигч шиг юм. Одоо миний ээлжин байна. Амьдралд чи юм үзэх юм да. Цагдаа хүн энд ямар хэрэгээр ирэвэ? Шалгах зүйл байгаа мó? Тийм биш ээ. Санаа зовоосон зүйл гараад л. Эхнэрийн чин тухай асуудал юм уу? Эхнэр маань нас бараад 5 жил болж байгаа юм. Энийг ууч. Баярлалаа.
Тушаал дэвшгэд асуудал байна уу? Хүүхдүүдэд чинь асуудал байна уу? Ингээд бодсон чинь би байнга л албан тушаал буураад байгаа. Ахлагангийн нэг охинтой юм л да. Охинтойгоо ярилцалгүй бараг л 5 жил гарan болж байна. Бодоод үзэхэд миний амьдрал үнэхээр л давчдмаар болчихсон юм байна. Гэхдээ өөрөө хэн блэ? Их санаа зовж байгаа харагдаж байна. Өөрөө яг хин юм бэ? Их санаа зовсон харагдаж байна. Хин юм бэ гэдэг ба шүү дээ. Мянхёнжун дотгошоо ороорой. Цагдаагийн дүрм товцтой залуу. 5 жилийн өмнө эхнэр нь өнгөрсөн. Ахлах сургуулийн охинтойгоо юм ярьдгүй. Тушаал буурсан. Эхнэрийн чинь сүнс хамт орж ирлээ. Чамд харагдахгүй миний нүдэнд л харагдана. Юу хийгээд байгаа юм? Ирээд суу. Амьдрал чинь цөхрлөөр дүүрчээ. Эхнэр чинь нас орж, хүмүүс чадварыг чинь үнэлэхгүй тушаал бууруулад газар дээрх ганц охин нь аавыгаа үл тоогод ярьдагчгүй юм байна. Хөөх, ёстой яг хэллээ. Гайхалтай. Өршөөрэ. Нөгөө ам цангад болтгүй. Хөөх. Чи харагдсан байна. Сочооч юм. Хараал гинэ. Энэ чигээр явбал хэдэн өдрийн дараа үхнэ. Би үнэхээр өчигдөр аянган цохиулаад үххээ шахсан. Тэр чин зөвхөн эхэлнэ. Хурдан зан үл өвлөхгүй бол үхнэ гэж юм эд. Йой, яагаад вэ? Уучлаарай, би яагаад вэ? Гэхдээ таа ч гэсэн байнга аянганд цохиулдаг уу? Аянганд? Галзуу юм байх та. Аянган цохиулхаа. Цэгэл хандж цохиулж байсангүй. Тагын цохиулхаа сүртлээ хайдаг байхад. Би зүгээр нэг мэрэг төлөгч биш шүү. Аянгын хүчээр энэ бүхнийг харж чадж байгаа юм. Муу ловер чимэн чи юм уу ловер чим бидтэй навш минь. Муу золигч аянга байтугай тогон цохиулхаас айдгийн байж. Тийм бидтэй. Тэрийг яаж мэдж байгаа юм? Яаж мэдвэл гэж дээ. Тэр хөгш олсон мэдээлэл чатаар явуулдаг үстэй хөөе. Би цагдаа шүү. Цагдаа. Чи шоронд суухыг хүсэе юу? Намайг уучлаарай. Амьдралаа залгуулах гэж л ингэж явна. Энийг ч болдгоо аваач дээ. Муу новш минь мэлхий юу? Эм чи миний хүзүүн дээр ийм сорив гараад ирсэн л дээ. Энэ Наадах чинь Лихтенбергийн сорив шиг харагдаж байна да. ямар юм аа? Лихтенберг гэдэг юм цахилгаан ч юм уу тийм зүйлд цохиулсан уу? Би аянган цохиулсан юм л да. Аянга. Яа нүвэ баларх шахсан биш. Өөр ямар нэг шинж тэмдэг байгаа юу? Хачин юм сонсогдоод байгаа. Юу тэр вүлээ? Тэр нөгөө хүмүүсийн бодол сонсогдоод байгаа. Миний бодлыг ч гэсэн сонсож чадах уу? Нэг оролдоод үзье. Түр хүлээж байгаарай. Ирхмээ. Өнөөдөр ажлын цаг дууссан болохоор маргааш ирээрэй. Өнөөдөр ажлын цаг дууссан болохоор маргааш ирээрэй. Тэр чинь гадаа совлогч хэлсэн шүү дээ. Совлогч. Тэгвэл одоо сонсогдохгүй байгаа бол та. За танд онцлуулах хүсэл гаргаад ирье. Оншо. Маргааш 10 давхарт очивол сэтгцийн тасаг байгаа. Мэдээж таны сэтгцэд ямар нэг асуудал байгаа гэсэн үг биш л дээ. Төр зөөрийнх байж магадгүй ч гэсэн нэг онцлуулаад авбал танд л хэрэгтэй. Сэтгцтэй ямар нэг асуудалгүй гэж байгаа чи ер нь бол намайг галзуу гэж байгаа биз дээ. Тийм биш ээ. Травмач байж болно шүү дээ. Гинтлийн дараах стресс эмгэг шиг л. Харин тэгээд намайг галзуу гэдэг байгаа юм шүү.
Энэ цагдаа ах яагаад явахгүй байна? Би ямар нэгэн болохгүй юм хийсэн бэлээ. Эсвэл надад оруулчихсан болов? Тийм биш л баймаар юм. Айгүй бол тэр хүн цагдаагийн хувцас өмсөн хулгайч байж ч мэднэ. Би жинхнээсээ цагдаа мөн. Угаалгын өрөөний нууц код хэдэв? 0526. Баярлалаа. Яаж мэдсэн болов? Захирлаа. Би таны даалгаснаар л хийсэн шүү дээ. Би чамд мөнгө аваад ир гэж даалгасан болохоос аваад зугтаа гэж хийлээгүй дээ. Уучлаарай. Бүгд миний буруу. Намайг уучлаарай. Миний буруу. Буруу зүйл хийсэн бол шийтгэлээ хүлээх хэрэгтэй. Ойлгов. Яган футболктэй залуу барьж юу вэ? Захирлаа. Ганц удаа өршөөгөөч дээ. Захирлаа. Хэдүү таал цогчхай. Сайн барьж угаарай. Цоглоо шүү. Яган футболктэй залуу цэвэрлээрээ. Мөнгө яасан. Йоо, Бёнжон захирал бүгдийг цуглуулчихсан. Би Бён захиралд хэр ихийг хамлсан бэлээ. Сайн мэдж байгаа штэ. Бүх мөнгөний 30%. 50% нь аваад явдаа. Хөөх. Захирал аргагүй л өглөгч байна шүү. Хооронд нь чүү ахалхыг дахиж үзэгдэхгүй байхаар сайн зогцуулаарай. Ойлгосон биз? Тэглгүй яах вэ? Өнөөдөр амаргүй байна байх шүү. Харж үзэхгүй шүү. Чи хизээ харж үздэг байлаа. Хүснээр л бол. Хой, түргэлэгрэ. Өчгөн, яа, бац. Миний хуруу. Жуулта завсарлах. Юу хийгээд байгаа юм бэ? Чиний хүзүүн дээрх юу юм? Дээр үе түлэгдэж үйсэн. Тэгээд юу гэж? Жиминий найз гисэн байхаа. Би Жиминий хуучин ажлын ах нь. Таач гэсэн аянган зөвхөлсөн эргүү. Надад ч гэсэн төстэй зүйл тохиолдсон. Майхантай аялаар яваад сүндэ идж үйтэл Тэгвэл чи ч бас
хүний бодлыг сонсож чаддаг юм уу? Би ойрын ирээдүг харж чаддаг. Харааны чадвар гэж хэлж болох юм. Тэгвэл та хүмүүсийн бодлыг сонсож чаддаг гэж үү? Тийм ээ. Чиний хийх гэсэн сонсож чадна. Тэгээд тэр үеэс хойш сүндэ иддэг болсон юм уу? Гэхдээ яагаад дандаа манай ээжийн сүндэ гэддэг юм? Би аянган цохиулахынхаа өмнөхөн энтхийн сүмигийн сүндэ гэдсэн юм. Хачирхалтай нь өөр сүндэ идэхээр харж чаддгүй. Тэгэхээр надад ч гэсэн өөр ундаа нөлөөлөөгүй байх нэ. Би түрүү угаалгын өрөө орчиход ирье. Хэр удахаар байна? Дахиад жаахан байцгуул боллоо. Дахиад 5 минут л болондог. 5 минут аа? Тэгвэл би гарчгаад ирье. Чи эндээ байж байгаараа заа юу. Тэгээд бас битгий хүндэтгэлгүй яриад бай. Тэгэхээр ойрын ирээдүйг зөвхөн хүндэрч байх үедээ л харж чаддаг гэж юу? Тэгвэл та яадаг юм? Та шийхтэй сонсдог юм уу? Би ундаа уусныхаа дараа шээх хүртлээ сонсож чаддаг. Энэ 7 хоногийн суглааны дугаар хэд юм? Мартта би бодлыг чинь уншихад л болчихсон шүү дээ. Би суглаа авахаа болчихсон. Хөөе. Чадвараа ашиглаад над мөнгө олоход туслаад өгөөч гэж байхад яагаад байгаа юм бэ? Би өөрийнхөө чадварыг сайн зүйлийн төлөө ашиглаж байгаа. Тэгээд чи юу хийдгийг? Том хэргийг урдчил цагдаад мэдээлдэг. Гэхдээ тех болгонд надтай галзуухан юм шиг л харьцдаг л да. Тэгсэн чи их мөнгө олсон гэвч дээ. Би мөнгөө өөрийнхөө нэр дээр буйны сан байгуулахад ашигланаа. Та ч гэсэн өөрийнхөө чадварыг сайн зүйлд ашиглаарай. За, би ингэж явъя та. Нөгөө хэри ирчихв. Хэри. Чи надад хичнээн их урлаж үзэн ядаж байсан ч аавд нь хэлэх үг алах та. Гэхдээ ээжийг чинь өөд болдог өдөр үнэхээр ичмээр явдалч гэлээ. Аав нь танхаа этгээдүүдэд баригдчихсан байсан юм. Үнэхээр ичмээр уур хүрм явдлалтай. Ихнэр маань өвдчихсэн байгаа гэд бён жонооноос тавьж явуулаач гэж гуйсан ч гэлээ. Намайг барьцаа болгоод тавьж явуулаагүй. Хэри. Чи намайг насаараа үзэн ядсан ч зүгээрээ. Гэхдээ тэр үед ээжийг чинь явуулчихад чиний урдаас хараад ийм зүйл ярих зэрэг байгаагүй юм шүү. Хэри.
Аавынх нь хүсэл юу болохыг мэдэх үү? Зүгээр л чамтай халуун дотноор ярилцах. Тэр л миний хүсэл. Надад ч гэсэн хундгалж. Ээжээ. Би тэгэхэд аянган цохиулсныхаа дараа онцгой чадвартай болсон. Ямар чадвар. Хүний бодлыг унших чадвар. Харин хөөж аянганд цохиулаад ухаан мэдрэлээ алдаж хаа юу? Төрүүлж байгаарай. Байж бай. Одоо би тантай хайчулуу даавуудвал За, би гарцаагүй ялна ээжээ. Туршаад үзэх үү? тэгье. Хайч чулуу даав. Харалт. Дахиад. Хайч чулуу даав. Харалт. Би ялчихлаа. Дахиад нэг. Хайч чулуу даав. Харж байна уу? Хачимда. Янзтай байгаа биз. Галзайд. Ээж би галзуу биш хэд байхад. Ястаа нэг. Галзуу хүн өөрийгөө галзуу Галзуу гэх хүн үү? өөрийгөө галзуу гэх биш. Харсан биз? Солиото зойлгийг. Баруун гарыг чинь барьчихлаа. Та намайг яг он жалгаддаг байсан да тэгсэн би зогсооч байна шүү дээ. Би хүний бодлыг сонсдог болсон ээжээ. Үнэн шүү. Ээжээ. Тэгвэл одоо намайг юу бодож байгааг таагаад үзтээ. Та дараа сард өөрийгөө шагнахантай. Намайг өрхөд хаваа явах гэж байгаа юм байна шүү дээ. Ястаа нэг. Нэг газраас пак мэрэг төлөгч гараад иржээ. Пак төлөгч чинь жинхэнэ ловерчин. Одоо бизнес ээж явуулж чадхараг болсон. Мэгийн хот оршин суугч ихтэй бүс учраас бид хангалттай татвар авч чадахгүй байгаа. Одоо ингэдэг манай жуу захирал дахин төлөвлөнө гэхээр азтай хэрэг шүү дээ. Тийм биш дээ, сун гişүнэ. Гэхдээ Янчон хотын хавьд чандарлах газар барина гэж сонссон. Тийм худлаа яриаг хүмүүс тараажил байдаг штеп. Би ч гэсэн тэр цуурхлыг сонссон. Янчон хотын орчимд үйлдвэр техникийн хөндий байгуулъя гэж бодож байгаа. Тэр хэсгээр тансаг зэрэглэлийн хотхон офис баривал зүгээр байх. Тэгвэл одоогийн оршин суугчдад нь нөхөн төлбөр өгөх хэрэгтэй болно да. Тэрийг манай усан корпорац зогцоолчихнаа. Зайлцгаа! Зайлцгаа! Худлаа хэлж улгаалсан бидний газрыг буцааж өг! Буцааж өг! Буцааж өг! Буцааж өг! Та нар хотхон биш, чандарлах газар барьна гэсэн. Буцааж өг! Оршин суугчид ингэж эсэргүүцэж байгаа бол хамаргүй байна. Би оршин суугчидтай уулзаад сайн ярилцаа зогцоолнаа. Энэ байдлыг цэгцэлгүй бол хөрөнгө оруулалт татаж чадахгүй багш. Хотхон офисын байрнуудаа усан корпорац эндээс явцгаа! 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 Би чинь их өвдсөн юм уу? Би ёстой зөв зүгээр байна. Тэгэд яагаад гарах гээд байгаа юм? Мян ханжун ажлаас гарах гэж байгаа юм. Хурдан бичээд өгчөө. Дор нь шийдээд өгье. Тийм ээ, би халагдах өргөдлөө бичээд өгье. Цалинч баг. Цагдаа гэж хүлээн зөвшөөрдөг амтэн ч ямар байх биш. Би энэ ажлаас гараад их мөнгө олно доо. Шинэ хүн сайхан юм ярьж байх шүү. Бид мөнгөний төлөө ажилтг юм уу? Мина!
Хэри. Юу болоод байна? Аваа. Манай найз амиа хорлох гээд байна. Юу гинэ? Хурдал. За. Минь бид нар бүгдийг нь биччихсэн. Хурдан мөнгөө шилжүүлсэн чинь дээр шүү. Хизээ шилжүүлэх юм? Үгүй бол шууд YouTube дээр орууллаа шүү. Атгийн навш. Одоо яана? Хэри. Бүх зүйлд баярлалаа. Хэри. Хэри чи зүгээр үү? Аваа. Чи зүгээр үү? Найз чинь яасан? Азар хийлдэг гудсан дээр унсан болохоор зүгээр юм. Баярлалаа. Дуудлага өгсөн залууд л талархах хэрэгтэй байх. Хийлдэг гудсаа тавихтай зэрэгцээдэл тэр охин унс. Юу болсон юм? Өчигдөр манай хороолд хэн нэг амиа хорлож байгаа нь харагдсан. Нэг охин чөнсөөл орон сууцны дээврээс үсэрч байсан. Цагийг мэдэхгүй байсан болохоор энд тасралтгүй хүлээж угаад надад харагдсан охин гарч ирэхээр нь 911 дуудлага өгсөн. Гэхдээ та дахиад хаянган цохиулвал юу болох талаар сонирхгүй байна уу? Тэгэхэр хаянган цохиулаад хүний бодол уншиж ирээдүг хардаг чадвартай болдог байна. Аргагүй бурхан намайг орхиогүй шүү. Хэри. Энтхийг хаанах гэж бодоод ганцаараа ирж байгаа юм бэ? Галцсан хүүхэн чинь. Энийг одоо яадаг үлээ? Ямар та цай юм боллоо. Энэ галзуу хүүхнийг барь. Хөөе, тавиа. Муу новш чинь. Юу хийгээд байгаа юм бэ новшнуудаа? Ямар нэг юм хийгээч. Болгоомжтой. Навш чинь. Новш гэж. Минь ийшээ хар та. Минь ийшээ хар л та. Минь ийшээ хар та. Ийшээ харчхал та. Хар гэдэг бахад чинь. Хөөе, миний үз. Хамгийн сүүлийн үеийн загвар штэ. Чи ч гэсэн хувцаатай л. Юу? Минагаас уучлалт гуйгаад авсан мөнгөө бүгдийг буцаагаад өг. Үгүй бол чиний бичлэгийг яахыг мэдэж байгаа байлгүй. Хурдан тайлаач. Явж хаад ирлээ. Нөгөө Яасан? Нөгөө минь ахлах дэслэгч таны охин Хэри байсан юм уу? Чи Хэрийг яаж таньдгийг?
Би айкидогоор хичээлдэг юм л да. Хэрэт цуг нэг бэлтгэлийн төвд явдаг. Хэрэт айкидо бол бэлддэг биз? Тийм ээ. Чи хэрэт сайн биш үсттэй. Сайн бол өгсөн гэж мэдэрэ. За юу. Сайн биш үсттэй. Үхэн гэж мэдэрэ. Сайн байвал жинхнээсээ алаш. Хаалгад хөрөглөө би чиг үл байна уу? Би яасан гэж халагд хөрөглөө өгнө гэж. Би үрд энэ цагдаагаараа үлдэх болно. Ойлгов уу? Гү зөөлөгч чинь юундаа ууралдаг байна. Чи цагдаа биш бол өөр ямар ажил хийх вд? Охин хүүхэдтэй юм чинь эрүүл мэндэд анхаарал тэдгүрд гартлаа. Энд ажил бол сайн штт. Яагаад гом бэ? Одоо хүртэл зүгээр болоог юм уу? Зүгээр болчихсон. Баярлалаа. Юунд? Зүгээр л бүх зүйлд. Би тийм ялуураад байгаа ч тий. Гү хин зөөлөгч нь галзуурчхаагүй үз? Нин новш нь галзуураагүй. Би ойрхон л шээдэг болчихсон. Ястан. Яг шээс гойчих нэ. Яй. Яг галзуурх нэ. Чолооч нь хэрэгээ хүлээж гисэн байдаг. Мөнгөний буцааж өгөх хэрэгтэй юу? Яад юм лээ. Одоо буцааж өгвөл намайг сэжгэлж магадгүй дээ. Нөгөө машина орхиод зугтсан хэрэг байна. Мэдж байна уу? А? Намайг эмнэлэгт байхад жолооч нь мөнгө орхиод зугтчихсан гэсэндэ чи тэгж хэлсэн штэ. Би юу? Тийм ээ. Чи мөнгөний аюулгүй газар хадгалъя гэж цуглуулад авсан. Тийм биз дээ. Би мартчихсан байна. Сайн байна. Хөө яагаад тийм чухал зүйлийг мартаж байгаа юм? Би сонссон юм да. Хүмүүс чамайг сэжиглэх байлаа штт. Тийм хүмүүс бүгдээрээ худалч. Тийм шүү. Та нар хэн бэ? Юу хийгээд байгаа юм бэ? Яаж байгаа юм? Болооч. Болцоогооч. Яна, Яан вэ хана? Юу болох нь вэ? хангалттай. Хана. Өвдөж байна. Өвдөд байна. Хөөе. Эсэргүүцэж жагсаад сайхан байна уу? Цаашаа дахиад нэг л удаа эсэргүүцэх юм бол хөө. Үгүй, битгий. Үгүй. Ажцээгээд бүгдийг чинь тахир дутуу болгон шүү. Ойлгосноо? Хөөе навш минь. Чи ганцаараа идэж амьдрал болно гэж удаад мөнгө авч зугдсан юм уу? Ганц удаа өршөгөөч. Тэгвэл хэлсэн бүхний чинь хийе. Гуй. Энэ навшиг хурдан булаад. Бул. Амар шөгөөч. Амар шөгөөч тэ гуйж байна. Амар шөө. Амар шөгөөч тэ. Амар шөгөөч. Дахиж тэхгүй. Өмнө нь авсан мөнгөө буцааж өгч байна. Бичлэг хийсэн дуучлаарай. Дахиж тэхгүй. Намайг уучлаарай. Явцгаая. Өнөөдөр цаг агаар үдээс хойш нартай цэлмэг байхаар байна. Харин шөндөө дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна. Та бүхэн цаг агаараа хараарай. Сайхан! Намайг цохороо! Энд байна! Намайг цохооч!
Ястаныг эндгээд байна штэ. Ястаныг эндгээд байна. Намайг цохороо. Цохороо. Цохооч дээ. Цохооч. Цохолдоо. Навшигч. Энэ яагаад ийм хэцүү байдаг вэ? Аяг цахилгаана намайг цохооч. Гууж байна. Намайг ганцхан удаа цохооч. Ганцхан удаа. Сургууль дээр нэг галзуу хүн төмөр бариад зогсоод хашгичаад байна. Би аянган цохиулах ёстой. Бац хүлээгээрэй. Яасан бэ? Аянган цохиулах ёстой гэдэг байна. Алив явцгаая. Би аянган цохиулах ёстой гэдэг байна. За, баруун хөлөөр өшгөх юм бол шүүрч аваад шилбий нөшгөлнө. Тийм ээ. Ёй, хүлээгээрэй. Хүлээ. Амархан байлаа шүү. Хүлээгээрэй. Би алдаа гаргачлаа. Энэ ховцсон ёстой гоё зохиж байна. Хизээрси. Хёнсов зүгээр үү? Тэгэлгүй яах вэ? Ава. Надтай ч гэсэн барилд. Үгүй ээ. Охинтойгоо нэг барилд л та. Хэри ялаасаа. Мин ахлах дэслэгчийг орхиод хэритэй хоол идэхээр явнаа. Хэри ямар хоолн дуртай гэлээ. Мин ахлах дэслэгч хурдан явхад яана. Ямар ч мэдрэмжгүй. Хэри зүгээр үү? Хэри. Хэри байж угаарай. Хэри байж. Өнөөдрийн барилдаа дууссан. Өнөөдөр ингээд дуусгацгаая. Та ойрд шээсэвэр чадхаа байцгах ч дээ тийм ээ. Тийм ээ тэгсэн. Имлэгт үзүүлсэн дээргүй юу? Үзүүлсэ. Тэгэд юу гэж вэ? Ямар ч эмчилгээг үгүйсэн. Оо яана. Миний харснаар төрөв булчирхан өрөвсөл байж магадгүй юм байна. Тэр чинь эмчилгээтэй. Аа, тийм байж. Хёнсова. За. Хэлэлдэ. Чи Хэри сайн юм. Яагаад гинт асууж байгаа? Үгүй, тийм биш. Би чамайг ална гэж хэлсэн шүү. Ойлгов уу? Ээжээ, онцгийн зүйлгүй үсттэй. Эрдэг чинь сайн юм боллоо. Элжин чихний модтой Паккуан гэрийг мэднэ үсттэй. Тэдний төвчгдөр дээр мороод Паккуай хүнд бэрцсэн гэсэн. Сайн байцгаана уу? Үгүй том хэрэгч биш байхад ямар хэрэгээр ирээ? Танайхыг дээрэмдүүлсэн гэж сонсоод. Үгүй манай хүн согтуудаа тэгэлж унаад л ингэж гисэн юм. Тийм биттэй. Тийм ээ. Улсын корпорацийн хүмүүс намайг ийм болгосон. Улсын корпорац. Энэ удаа манай захирал хөрөнгө оруулах сонирхолтой байгаа.
Бид ч гэсэн хөрөнгө оруулах бодолтой байна. Баярлалаа. Харда. Энэ байна. $2008 онд энийг бичээд авдаа. За. Мигийн дөрөг 31-ийн дөрөг. За. Захирлаа. Бүсийн цагдаа манай дахин төлөвлөлтийн төлөвлөгөөг шалгаад яваад байна л да. Тэр хүний нэр нь хээ юм? Мин Хёнжу анхлах тэслэгч гэсэн. Мян Хэнчон гинэ. Тийм ээ. Юу болсон юм? Тэр харин хэрэг энэ сурагчийг зодож бичлэг хийсэн бололтой. Үнэн юм уу? Би юу ч хийгээгүй. Зүгээр л дээрлэхтэй хүүхдүүдтэй нийлдэг гэд би тэгж хүн дээрлэхдэг ч үү? Хэри. Чи энэ сурагчийг зодоод бичлэгийг хийсэн юм уу? Утсын шалгаад үзэхгүй юу? Утсаа өгч бай та. Өгч бай. Түр хүлээгээрээ. Энэ ах цагдаач гэсэн хээригийн аав биз дээ. Устгachгүй яах юм? Би түр гарч чаад ирье. За, тэгдэ. Үнэндээ би тийм ээ. Би бичлэг хийх гэж байсан. Тийх гэж байсан ч тэгвэл би эднээс ялгаагүй болно гэж бодоод зүгээр л бичиж байгаа дүр эсэгсэн. Утсан дээрээс нь ямар нэг бичлэг олдсон уу? Үгүй, юу ч олдоогүй. Чи битгий худлаа яриад бай. Чи миний хувцсыг тайлуулж бичлэг бичсэн биз дээ. Тэр үе жинхнээсээ намайг бичсэн гэд байна. Тэгвэл гар утасных нь мэдээллийг сэргээлгээд. Хэрвээ ямар ч бичлэг гарч ирэхгүй байвал чамайг бид хүн гүтгсэн хэрэгээр шүүхэд өгнө шүү. Тэгээд бас миний мэдхээр энэ сурагч иймина сурагчийн бичлэгийг хийж мөнгөний сөрдүүлж авсан. Иймина сурагчаас мэдүүлэг авбал тодорхой болно. Гэхдээ заавал тэг шаардлагатай гэж юу? Охиныхоо гин буруугүй гэдгийг аав хүний хуваар баталмаар байна л та. Аав нь байна. Охиндоо итгэж байгаа. Чи ч бас аавдаа итгэж байгаа биз дээ. Тийм ээ. Аавд нь нэг сонирхож байгаа юм байна. Чи яагаад тэгж их спортоор хичээлдэг юм? Сул дорой найзуудаа дээрлэхүүлэхээс хамгаалах гэж юу? Урд нь ээжийг өөд болохоос өмнө ээжэд амласан. Ээжийг өвдөхгүйгээр эрүүл саруул байна гэж.
бас өөр нэг шалтгаан байгаа. Тань шиг сайн цагдаа болохыг хүссэн. Аава уучлаарай. Зүгээр дээ. Уучлаарай. Аавыгаач бас уучлаарай. Эргүүлд гарчаад ирлээ. Асуудал гараагүй үсттэй. Тийм ээ. Самбэ, Ирж хүү. сургаггүй байсан чуу ахлах хэрэгээ хүлээсэн гэсэн үү? Бёнжонугийн хүмүүс газарт болсон байсныг Хуанриун салхилж яваад олсон байна. Хэрэгт нь хийм. Жувонхи даалгасан гинэ. Бёнжону хэрэгт нь. Тиймээс би энэ хэргийг хариуцъя. Юутаач энэ хэргийг хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс өгч. Би өөрөө мэдээ зохицуулъя. Бёнжону бид хоёр дуусгаагүй ажил байгаа. Захирлаа. Чүү яхлах цагдаагийн хилцэд очих. Бянжано яаж ажиллаа хийгээд байгаа юм бэ? Тэр харин газар дор болсон байсан ч хүн очиод гаргасан байна. Тэгээд ямар хөө юм? Ямар байх вэ? Игдүүтэй штэ. Үгүй ээ, игдүүтэй биш. Яри! Мэдүүлэг аваад дуусчихлаа. Тэгвэл цагдаагийн газар руу явъя. Цуг явъя. Бид өөрсдөө мэдээ зохицуулах болохоор та оролцохгүй байсан нь дээр байх. Би явах хэрэгтэй. Ми ахлах тэсвэгч. Баларсан болсон. Аха, хэрэг хулгайлагдчихсан. Юу? Чи энэ талаар шин учралт хэлсэн үү? Хэлсэн биш ээ. Шин самбын намайг ийшээ явуулсан. Чи чүү яхлахыг яасан ч цагдаагийн газар аваач болохгүй шүү, ойлгов уу? Хэрэг. Хэри. Аав нь байна, зүгээр үү? Хөөй, минь ахлах тэслэгч. Сайн сууж байв уу? Яасан? Миний хоолойг санахгүй байна уу? Надаас болоод эхнэрийнхээ оршуулах ёслолд ч оролцож чадаагүй штт. Тэгээд энэ удаа өхнийг ч авч ирсэн юм. Чи юу хүсэж байгаа юм? Охиноо чүү ахлахаар солиод аав. Эн чинь байж болох уу? Тэгвэл надад хамаагүй л дээ. Нэг цагийн дотор байршлыг явуулах болохоор чүү ахлахтай хоёулахнаа ирээрээ. Цагдаа нар дагуулж ирвэл охинд чинь юу болохыг мэдж байгаа үсттэй. Юу гэж вэ? Шин учрал жувонхид мэдээлэл өгсөн бол та. Муу навшнууд чинь. Навшнууд. Ингэж байх цаг алгаа. Хуанриун, За, чи хүндрэхгүй мүү? би юм идээгүй штэ. Ёстой. Болоогүй л байна уу? Жахан чимээгүй байл та. Юу хийгээд байгаа юм бэ? Найз чинь сүндэ идээд хүндрэл ирээдүг харддаг юм аа. Хэригийн хаан угааг олж мэдэх гэж байна. Наадах чинь байж болох зүйл үү? Байж болно. Оо болчихоо. Боллоо шүү. Боллоо. Харагч байна уу? Хаан байна. Яарч идсэн болохоор гид сүвдөд сайн харагдахгүй байна. Тэгвэл гарч ирээ дахиад идэлтэй. Энэ яг бүтх юм уу?
Энэ суулгалт юм байгаа юм. Энийг уугаад ч харч чадахгүй байвал би чамайг алчхаад өөрийгөө алъя. Одоо өгсөн ч хамаагүй. Ууч. Дахиад усуу. 1 2 3 Болсон уу? Мэдээч. Жинхнээсээ юу? Хуан юм. Болчихлоо. Харагдж байна. Вунчаа нуурыг агуулхад байна. Мин ахлах дэслэгч ээ. Та хаана байна? Чүвэ ахлахыг дагуулад гарч байна. Хаашаа очиход болох юм? Эхлээд гимгүүх буудлын дээр хүрээд ир. Хотлоо ярьж байгаа үгүйг чинь шалгая. Аха. Тэр чинь энтгээс эсрэг зүгт байдаг штэ. Чи кино үздэг юм уу? Зөөлөг минь. Ийш тийш явуулж байж өөрсдийнхөө хаана угааг мэддэхгүй. Чи яагаад ийм тослог байгаа юм? Би чамд гомын идэхэ бойл гэж хэлсэн биз дээ. Уцны чин байршлыг тогтоочих үедээ. Нэрээ тийм. Энийг унтраагаад өөр утас ашиглах хэрэгтэй юм байна. Хөөе, энийг хурдан унтраа та. Хурдан унтраа. Дуудлага ирэхээс өмнө дараад унтраа. Сайн уу Бигсби? Утас унтраагаад өгөөч. Хөөе. Би ч гэсэн Бигсбиг мэдэн зөлг минь. Сайн уу Бигсби? Нэг гом чанчих. Хөөе. Юу хийгээд байна? Энтхийг хаанах гэж бодсон юм? Сайн боллоо. Азар энд бүгдээрээ байж байна. Юун түрүүнд шин өчөөл таныг гэмт хэргийг нуун дарагдуулж цагдаагийн нууцыг задруулсан хэрэгээр баривчилж байна. Хөөе. Нотлохоо байгаа мó. Дэндүү олон байгаа болохоор дарах хүртэл зөвшөөрөл өгсөн л төө. Мөн нааш чинь ах хүнээ хүндэлж мэддэггүй мó? Агалахыг манад байгаа хамгийн сайн хорих анги руу аваачаарай. За ойлголоо. Чи хийм бэ? Чи аль хэсгийг юм? Яг одоо залгаад дараагаа дуудах. Жоо өнхий захирлаа. Таны хүн амны хэрэг үйлдсэн. Согтуугаар тээврийг хэрэгсэж жолоодсон гэд тоочод ойл дуусахгүй олон гэмт хэрэгээр баривчилж байна. Хөөе. Чи намайг хэн гэдгийг мэдхүү? Намайг хэн гэдгийг мэдхүү гэд байна. Мэдээж та өмгөөлөгч авч болно бас дуугүй байх эрхтэй. Гэхдээ хэрвээ тэгвэл би зүгээр өнгөрөөхгүй шүү. Чи хэн гэдгийг минь мэдэхгүй бололт. Тэр агуулгын оффист хэри байгаа. Тэнд үү? Тийм ээ. За, явцгаая. Хуан юм. Нөхцөл байдал эвгүүтвэл төрүүлээ зүхтаар ойлгов. За. Хуан юм. Чи бидний ирээдүг ч гэсэн харсан биз дээ. Тийм ээ. Харсан. Юу болсон? Тэр нууц танд хэлжгүй л надад муу зүйл тохиолдох юм шиг санагдаад байна. Намайг уцаар ярих гэж байхад хэний утас дуурайд байгаа юм бэ? Чичиргэн дэр нь тавиач. Яна. Уучлаарай. Би таг мартчихжээ. Би унтраагаагүй байж. Хүүе. Ямар гинти юм бэ? Хүүх, сансан шүү минь ахмадаа. Үнэхээр их сансан байна. Хүүх, царай зүс сайтай байх чинь. Чи нэрээ тушаал буурсан байхаа? Тийм ээ, чамаас болоод ахлах дэслэгч болсон. Тийм байх нь. Чамаас болоод шүү дээ.
Тийм ээ, ахлах дэжлэгч болсон. Гэхдээ чи залуусын урд хоолоогоо өөрчлөөд байх юм аа. Хоолой ч нь угаасаа ийм билүү? Уг нь хоолой чинь их эмгтээлэг нарийнхан шүү дээ. Энэ зойлог ёстой эерэг юм гэж ямар инээмтгий зойлог вэ? Гэхдээ яагаад ийм эрт ирсэн юм? Сауди Арабиас шууд ирсэн юм уу? Үгүй ээ, ээжийнхээ сүндэний газраас л ирлээ. Одоо ч сүндэ хийдэг юм. Тэгэлгүй яхав. Манай ээж нэрээ чамд нэг үг дамжуулсан юм аа. Юу гэж? Жоно? Чамаг үхээд өгөөсэй гэсэн. Хөөх, ихчтэй нэг уулзах юмсан. Гэр бүлийнхний оролдохгүй байцгаая. Гэр бүлээ оролцуулах хэрэггүй. Гэхдээ ингээд ганцаараа ирсэн юм уу? Цагдаа найзуудтайгаа хамт ирээгүй юм уу? Жоногийн үгэнд орлгүй яхавд мэдээж дагуулж ирээгүй. Хөөе. Энэ навшийн хамрыг хавтгаалаад өг. Хамар нь угаасаа авдгаа юм бэ штт. Юу гинэ мөн овш минь. Хөөе. Чи овоолсон шаар юм уу? Маа дунсогийн дөөрэмл юм уу? Хөөе, зойлог минь. Подволкын дээр чин солонгос гэж байна. Хүрээд ир. Юу вэ? Юу ч юм бэ? Гараад шалгадаа. За. Юу вэ? Сайн байна уу? Цочих гэж. Зүгээр үсттэй. Тэр яаж яваад гарчих вэ? Хатам аваа! Гү. Яаж юм чухал зүйлийг мартаад явчихдаг вэ нэ? Цэрэг хүн буугаа орхиж байгаа л гэсэн үг шүү дээ. Хэри зүгээр үү? Өвчөн. Завсарлага вэ? Хой, би цагтаа хүн шүү. Би цагтаа. Хүрэтэр. Түр хүлээгээрэй байж. Барай тав. Хэри зүгээр үү? Хэри. Сайн байцгаана уу? Зодолдоод ядарч байгаа үлгөө. Энийг ч болов уунгаа зодолдоорой. Хитгэн байгаа болохоор хуваагаа дуугаарай. Энэ. Хөөе, муу 8 альчиг царайтай навшоо. Бид хаягдлаа өгөх хэмжээний ядуу харагдаад байна уу? Болчихлоо.
Хөөе, новш минь. Чи түрүү намайг зөвхөлгöd инээсэн байхаа. Инээдтэй байсан болохоор ихнээсэн. Чи дууссан гэж мэд новш минь. Хүрээд ир. Хүрээд ирээ, новш минь. Бидгээ чимхэд байгаач. Новш чинь энд хүрт. Гар чин дэндүү богинохан юм аа. Чиний хамар чинь дэндүү урт юм. Хамар цохиж чадахгүй мэн шүү дээ. Энэ мөн новшиг дээ. Дажгүй байгаа биз? Өөрийгөө л ядраагаад байх юм. Хүрээд ир. Хөөе, битгий чимхэд байгаач те. Юугаа хараад байгаа юм бэ? Юугаа харсан юм? Гар өвдчихлөө. Йой, гар минь. Хөө, хүмүүс арчааг амтын. Чамд юу тохиолдов? Өмнө нь арчаагүй амтан байсан та. Тэгэхэд чи азтай байсан юм. Арчаагүй амтан минь. Усан корпорацийн захирал Жо Вонхи өнөөдөр баривчлагдчихэ. Тэрээр буйны үйлсээр дамжуулж сайн олон нийтийн дүр төрхийг бүрдүүлсэн ч энэ удаагийн баригдсан хэрэгээрээ нутгийн иргэдийг дээрэмчдэр зодуулсан нь олон нийтийг гайхшруулж байна. Би чи яаж вэ? Сайн мэдээ байгаа юмсан. Сонирхохгүй юм уу? Тийм ээ, сонирхохгүй байна. Тэгвэл явлаа шүү. Би Ахмад болж шагнал аваад хүнд гэмтэрэгтэй тэмцэх хэлцтэй эргэж орно. Тэрийг хэлэх гэж ирсэн биз дээ. Юу вэ? Бэйд чинь сүнс шүглж гаяв. Сүнс шүглсэн цагтаал байхгүй юу? Ахмад Мин Хёнжуны шагнал. Танд цагдаа хүний эр зэргийг харуулж гэмт хэрэгтнүүдийг барихад тусалсан учраас энэ шагналыг гардуулж байна. 2024 оны 6 дугаар сарын 1 Чунчоны цагдаагийн газрын дарга Ким Согё. Ёсол. Сол зогс. Эргээд марш. Анхаар. Ёсол. Дог хിവэрэ ба шүү. Дог юм аа. Дог вэн шүү.
Өөрөө Мин Хёнжун Ахмад мөн үү? Тийм ээ, мөн ямар хэрэгээр ирсэн бол? Би Мир сангийн илрээгүй гэмт хэрэгтэй тэмцэх хэлцээс явж байна. Өөрөө бидэнтэй нэгдмээр байна уу? Надад тийм чадвар байгаа эсхийг Та энерги ундаа угаад хүний бодол уншдаг баха. тэрийг яаж мэдсэн? Аянгат Avengers. Аянганд цохиулж ер бусын хүчтэй болсон хүмүүсийн баг байгаа юм. Сонирхож байвал хизээч хамаагүй холбогдорой. Солиотой байхаа. Таныг хүлээж байлаа. Аянгат Avengers-ийн төв байранд тавтаа морилно. Гэхдээ тэр энд юу хийж байгаа юм бэ? Манай Мир сангийн үүсгэн байгуулагч байгаамаа. Бидний хичээл зүтгэлийг санхүүжүүлдэг хүн. Та хоёр бие биенээ таньна үсттэй? Тийм ээ. Багийн гишүүдэд танилцуулъя. Энэ залуу урд нь бейсболын тамирчин байлаа. Гэвч хангалттай хүчгүй байсан учраас багаасаа хөөгдсөн юм. Санамсаргүй богц ажиллаж байгаад аянганд цохиулж л дээ. Тэгтэл ер бусын их хүчтэй болчихсон юм. Гэсэн ч бохны хамт алга болоход хүч чадламж алга болдог. Тэгээд бас энэ залуу Би өөрийгөө танилцуулъя. тэгдээ. Энгийнээр хэлбэл би Макгайвер шиг энэ дэлхий дээрх юугч бүтээж чадахч усан гахаатайгаа хамт аянган цохиулсан болохоор усан гахаа минь хажууд байхгүй бол би чадвараа алддаг. Цаашид илүү олон хүн аянганд цохиулна. Та аянгат Avengers-ийн Ахмад болж бага хамгаална уу? Мулгуу амтэн чинь. Би болохгүй ёстой нэг. Гэхдээ чиний чадвар юу юм? Миний чадвар уу? Миний чадвар бол аянгат цохиулсан цагдаа. Шин Хёнжун, Ким Суми, Жон Жуно, амгалан нойрсорой Ким Суми.